Монголын ардчилын төлөө нэгдэл. Цаг үе болсон. Оновчтой сургалт болж байна гэж харж байгаа. Нэгдүгээрт өнгөрсөн хугацаанд бас алдаа оноо ялангуяа өрсөлдөгч намуудын одоо гаргасан мөрийн хөтөлбөр. Тэгээд манай өөрийн мөрийн хөтөлбөрийн энэ хэрэгжих байдал дээр дүгнэлт хийсэн, анализ хийсэн нэлээд сайн сургалтууд болсон байна гэж харж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хууль эрх зүйн хувьд бас анхаарах зүйлүүдийн тодруулж өгсөн ийм хоног сургалтыг өгч байна. За манай дүүргийн нэр дэвшигч нар бол туйлын одоо тааламжтай, талархалтайгаар хүлээж авч байна. Юу ч гэсэн одоо энэ сонгуульд өгсөн ялангуяа энэ цаг хугацаа хариуцлагатай энэ үед ямар нэгэн фракцтай харилцал гэхгүй энэ анхан шатны нэгжээ дэмжиж энэ хороо дүүргээс нэр дэвшиж байгаа намын журмын нөхөдөө одоо энэ соён гэгэрүүлэх мэдээлэл өгөх энэ ажил бол одоо маш зөв зүйтэй ажил зохион байгуулж байна гэж ойлгож байна.